Бидэнд BHG-ийн пробиотик йогурт 0.1% тослогтой сүү хэрэгтэй. Сүү маань халж авах зураг хуурай өргөнийхөө заавартай танилцъя. 250 мл бүлийн сүүн дээр 1 ууд хуурай хөрөнгө хийж холио 6-аас 12 цаг байлгах. Сүүгээ 30-42 градус хүртэл халаагаад тохиромжтой гэсэн учраас 37.6 градус хүртэл халаагаад 1 литр сүүндээ 4 ууд хуурай хөрөнгө хийсэн. Дараа нь маш сайн хутгаж өгсөн. Өмнө нь нэг удаа тарга бүрэгчин дотор тарга бүрж үзсэн. Халуун баригддаг сан дотор болохоор бүрж үзээ байгаа. Яг алинд нь гой бүрлтийг мэдгүй болохоор сүүгээ 2 хуваажгаад хоёуланд нь хийж үзье гэж бодсон. Сүүгээ савлахтаа жоохон пилдсэн. Савлсан сүмүүдээ тарга бүрэгчэндээ хийгээд тагийн таглаад конопын дараад боллоо. Харин үлдсэн сүүгээ BHG-ийн бэлгэний халуусанд хийсэн. Ингээд 12 цагийн дараа аль нь гой бүрлтгийг хамт таарцгаая. Киноны ухаан анхны дарга болохоор яагаад ч амартай огтлоод байсан. Тэгээд онгойлгосон чинь нэг гой бүрлтэйгүү. Заад зингэл фейлдчлээ дээ гэж бодоол. Тэгээд тарга бүрэгчин доторхоо онгойлгоод үзсэн чинь ёстой гой бүрлтсэн. Амт ч гэсэн маш гоё болсон мэлээ. Ямар ч нэмэлт сахарны хэрэггүй. Одоо хүүгэл хооллоход үлдлээ дээ.